Ромын эрх зүйн их сурвалжууд нь Ромын эрх зүйн дүрм, зарчим, практикийг бий болгож хөгжүүлсэн хууль тогтоомж, бүтээл төөрүүлүүд юм. Эдгээр их сурвалжууд цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, эрх зүйн хэм хэмжээг бий болгох, хуулийг тайлбарлах, хэрэглэх хүрээг бүрдүүлж, Ромын эрх зүйг цогц тогтолцоо болгон төлөвшүүлжээ. Ромын эрх зүйн их сурвалжуудад төрөл бүрийн эрх мэдэлтүүдийг эрх зүйн уламжлал, нийгмийн хэм хэмжээ, улс төрийн институт, хоорондын харилцан үйлчлэлийг тусгасан байв. Ромын соёл нийгмийн хүрээнд зан заншлан, зан үйл, нийгмийн харилцааг удирдан чиглүүлдэг уламжлал, үнэт зүйл, хэм хэмжээг хэлдэг. Зан заншил нь Ромын нийгэмд гүн гүнзгий шингэсэн бөгөөд хувь хүний зан байдал, нийгмийн харилцаа, байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд үндсэн үүрэг гүйцэтгэсэн. Хуулиуд нь Ромын эрх зүйн бичмэл их сурвалжуудын анхны хэлбэр юм. Сенат эсвэл ардын цуглаан зэрэг Ромын хууль тогтоох чуулганаас гаргасан албан ёсны дүрм, хуулиуд нь янз бүрийн бүтэц, хэлбэрийг илэрхийлж хөгжжээ. Хуульчилсан зарлиг, тогтоол нь Ромын эрх зүйн зохицуулалтад чухал үүрэгтэй байсан. Сенатын тогтоол эзэн хааны захирамж, бичгүүд, магистратын эдикт гэсэн үндсэн 3 төрөлд хуваагдаж байв. Ромын хөгжлийн бүхий л үед хуулийг бүтээх, тайлбарлах, сурталчлан таниулахад эрх зүйн мэдлэг, туршлагатай номч мэрэгэн хуульчид, тэр дундаа ихэнх үед жрийцүүд, хожим их сэтгэгч, багш, мэрэгд онцгой байр эзэлж байв. Византийн эзэн хаан 1-р Юстиниан Ромын хуулийн цогц кодчлол болох иргэний хуулийн эмхэтгэлийг институци, Digest, Codex Novus гэх бүрэлдэхүүнтэй гаргасан. Бүрэлдэхүүн хэсэг бүр нь тодорхой зорилготой хуулийн эмхэтгэл байв. Хуульч шуухай блогийн Ромын эрх зүйн их сурвалжийн нэр томьёоны тайлбар нийтлэлийг уншаарай. Хамтдаа хөгжицгөөе.